Alrighty guys, was good. За шинэ өдрийн мэнд. За сүүлийн хичээлээр хэдүүлээ. Яг нэг 4 цагийн candle дээр ямар хуу те арга барил ашиглаад intraday scalping day trade хийх вэ гэдэг талаар видео орсон байгаа. За тэгвэл өнөөдөр яг тэрнийхээ үргэлжлэл болох яг нэг candle-уудыг нь хэсгээр нь сегментчлээд орох буюу өнөөдөр candle 2 буюу 2 дугаар candle дээр трендийн яг чиглэл эргэх нөхцөл дээрээс хэрхэн яаж арилжаанд орох вэ гэдэг талаар нэг арга барилын талаар видео оруулчаа. За ямар ч байсан бидний хувьд нөгөө CRT-гийн нэг хичээл байгаа даа. За тэрэн дээр үндсний candle-ийн high байгаа. За энийг хараад байна. Нэг магадгүй ногоон candle, өсөлтийн bullish candle гэж байна. За хоёр дахь candle маань болохоор өмнөх candle-ийнхаа range-нд хаагдсан. Гэхдээ higher high хийж гарч ирсэн дээ. Өмнөх candle-ийнхаа high-ыг liquidation болгоод авчихсан. Гуравдугаар candle маань болохоор үндсэн distribution хөдөлгөөн буюу уналтын хөдөлгөөн. Дараагийн candle-ийнхаа low-ыг авна гэсэн онолтойгоор бид нэр CRT-г мэддэг тийм. За тэгвэл яг энэ теорем маань ганцхан CRT-гаар бус ерөнхий одоо яг миний заах гэж байгаа арга барил дээр яг гоё цэвэрхэн ашиглагдана. Заавал CRT үүддэх ерөнхий бол шаардлагагүй гэж үзнэ. Энэ дээрээс бид нэр яах вэ гэхээр ерөнхий лааны бүтц маань өмнөх хичээл дээр үзэхдээ хэдүүлээ. Дээрээ урт виктэй өсөлтийн лаа дээрээ урт виктэй байх юм бол энэ маань өөрөө reversal candle буюу өсөлтийн чиглэлийн дагуу яваад буцаад унахтаа огцон манад хаагдсан гэдэг нь энэ хэмжээний сэлрүүд хүчтэй ханшин дээр орж ирсэн гэсэн тохиол болоод байгаа юм. За тэгэхээр бид нэр энэний ардаас дараагийн candle маань уналтын candle гэж орж ирж байгаа. За тэгвэл энэний өмнө бас биднэрт нэг candle байгаа. Үндсэн expansion буюу өсөлтийн бас нэг candle байгаа. Энийг улаанаар тэмдэглэж байна. За тэгвэл энэ өсөлтийн candle бол бидний нэгдүгээр candle гэж орж ирж байгаа. Тэгвэл бид нэр өнөөдрийн бичлэгээр нь хоёрдугаар candle дээр яаж арилжах вэ? Нэгдүгээр candle дээр бол угаасаа арилжах боломжгүй. Бид нэр дандаа Q1-ийг хүлээдэгтэй контекстаа хардаг гэсэн. За тэгвэл хоёрдугаар candle дээр хэрхэн яаж арилжах вэ гэдэг талаар харъя. За бид нэр нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. 4 цагийн candle дээр reversal candle бол хамгийн хүчтэй харагдана. Жишээлбэл энд анзаарч байгаачлаа. Энэ дээрээ урт виктэй candle маань sweep хийдэг байгаа. Өмнөх candle маань bullish гарч ирсэн ч гэсэн ерөнхий контексттэй уналтын хөдөлгөөн явсан нь үнэндээ. Өмнөх candle маань high авсан. Higher хийгээд буцаад таагдтаа доош унж орж ирэнд таагдсан байна. Тэгэхээр энэ бол бидний үндсэн reversal candle гэсэн. Ямар ялгаа ахгүй энэ тал дээр ч гэсэн. Candle-ийнхаа high-га үнэхээр хүчтэй дэшээ гарч ирсэн. Энэ дээр бол liquidation бүр авсан байна. Өмнөх candle-ийн high-г. Гэхдээ буцаад доошоо хүчтэй унж хаагдсан бас reversal буюу эсрэг чиглэлийн хөдөлгөөний эхлэлийн тохионы candle байгаа. Бид нар дандаа candle хоёроод гэсэн. За мөн ялгаа авахгүй өсөлтийн хөдөлгөөн дээр ч гэсэн. B томтой ч гэсэн доороо урт виктэй байна гэдэг юм аа. Өсөлтийн чиглэлийг харуулдаг байгаа гэсэн. Аль талдаа илүү урт виктэй байна? Тэрс хэрэггүй илүү хүчтэй байна. За энэ тохиолдолд бид нар арилж амжихгүй яагаад гэхээр доорооч урт виктэй, дээрээч урт виктэй байхлаар indecision буюу трендing чиглэл ойлгомжгүй үзэл байна. Энэ дээр ч гэсэн нэг чинь харагдаж байна. Candle 2 reversal candle 3 distribution унталт орж ирээд дооруулдээсэн лава авсан байх нэ. Ингээ харагдах тийм ч хөдөлгөөн биш ч гэсэн үндсэн үүргээ гүйцэтгэсэн байгаа гэсэн. Одоо candle 2 дээр хідүүлээ арилжахын тулд 4 цагийг харж байгаа бол 5 минут, 1 цагийг харж байгаа бол 1 минут агаад уг арчиж байна. Оролтын нөхцлөө илүү precision буюу найрамчлал өндөртэй болох юм. За тэгвэл бид нэр энэ candle-ийнхаа reversal дээр бид нэр юу хэлэх вэ гэхээр мэдээж нэгдүгээр candle бол тодорхой хэмжээний хувьд бол B-тэй лав байх шаардлагатай. Дэшээч тэр доошооч тэр хамаагүй тодорхой хэмжээний B-тэй impulse candle байх шаардлагатай. Эсвэл жижигхэн B-тэй байж болно, магадгүй урт week-тэй байж болно тийм. Иймэрхүү candle байсан ч хамгийн гол нь тухайн candle-ийн маань range тодорхой хэмжээний хөдөлгөөнийг агуулсан байх шаардлагатай. Тэгжээж хоёрдугаар candle маань хангалттай distribution хөдөлгөөн явагдах биднэрт range үлдэх ёстой гэсэн. За энэ хөдөлгөөнийг ингээ харахад бол магадгүй нэг иймэрхүү нөхцөл байлаа гэж одоо энийг ногоон candle та. Энэс ногоон candle гэж байна. За тэгвэл энэ чиглэлийн ардаас бид энэ дээр арилжаанд орно гэсэн. За тэгвэл яг энэ нөхцөл байдлыг хэдүүлээ сегментчлээд баг цаг руу орлоод харахад тэр тодорхой хэмжээний
лово үлдээгээд хай үлдээгээд иймэрхүү хагдсан кандл яваад байгаа. Эхний нэгдүгээр кандл. За тэгвэл хоёрдугаар кандлын хувьд хай хийгээд өстэй уналд орж ирээд энэ хавцаа хагдсан кандл байгаа. За тэгвэл энэ дээрээс бид нарт анзаарах юм хоёрдугаар кандл нэгдүгээр кандлын хай явагдсны ардаас бид нарт доошогоо change in the state of delivery эсвэл market structure shift үлдээсний ардаас limit order энэчээ тавиад үлдээн. Нэгдүгээр кандлынхаа лоу хүртээ. Энэ ардаас магадгүй хоёрдугаар кандл дээр манай өөрсдөндөө биднэрт энтри өгөхгүй байж болно. Тэгвэл гуравдугаар кандл маань үндсэн ордерыг маань аваад тухайн чиглэлийн дагуу явах ёстой гэдэг үндслээр арилж байгаа юм. За тэгвэл хит хэдэн одоо зүйлс байгаа. Distribution candle-ийн ардаас тухайн чиглэлийн дагуу явах кандл орж ирэх магадлал байдаг. Трендing чиглэлийн эсрэг чиглэлийн хөдөлгөөнийг бид нар олж харах хэцүү шүү дээ. Энд дээр бид нар юу харах вэ гэхээр том цагийн point of interest буюу higher time frame POI-г харна. Жишээлбэл магадгүй бидний мэдхээр та sell side-ийн balance CB эсвэл энд байгаа breaker эсвэл order block гэдэг юм. Тухайн чухал ханшийн цагийн бүс дээр бид нар reversal хөдөлгөөнүүдээ хайна. Түүнээс биш тодорхой чиглэлийн дагуу shift хийгдсэн том цагаараа trending чиглэлийн хөдөлгөөнтэй байгаа тохиолдолд бид нар 1000 энэ доор candle үүслээ 1000 өмнөх candle-ийнхаа low-ыг авлаа гэдэг reversal хийж чадахгүй бид нар энэ continuation хөдөлгөөнөөр буюу үргэлжлсэн тренд хөдөлгөөнөөр ярилж байна. Мөн ялгаа авахгүй нэгдүгээр candle гэж үзээд хоёрдугаар candle бид нар continuation арилжах боломжтой. За энийг яаж арилжах вэ гэхээр ялгаа авахгүй. Нэгдүгээр candle маань нээлттэйгээ high хийгээд үндсэн distribution явагдаад ингээ хаагдсан байгаа бол хоёрдугаар candle дээр мөн ялгаа авахгүй бид нар high хийгээд доош үндсэн distribution хөдөлгөөн явагдах хэрэгтэй гэж үзсэн юм. Continuation. Тэгвэл энэ дотор ялгаа авахгүй бид нар change in the state of delivery breaker-тай оролдоо хараад эхэлнэ. За тэгвэл хэдүүлээ нэг жоохон практик жишээнээр хараад та. За сүүлд алтан дээр бас нэлээд нэг шийдсэн ч бодод хэдүүлээ. Евро USD ч гэдэг юм. Яг өөр pairs анзаарч хараа та. Энэ дээр бол миний нэг харж байсан market maker модель бол одоо явагдаад дууссан байна. За ингээд нэг random өдөр сонгож аваад шинжилгээ хийж үзье. За энэ өдрийн хувьд бол дээлгийн чартыг ороод харахад ханш маань өмнөх өдрийнхөө лоуыг хүчтэй бодын ороо эвдээд ороод ирсэн байх жишээ нь. За тэгээд тодорхой хэмжээний point of interest байна уу гэвэл дээлгийн хувьд бид нар доор BC-нүүд байна. За ханш маань яг үндсэн чиглэлийн дагуу доошоо shift хөдөлгөөн хийгдсэн үү, change in the state хийгдсэн үү, одоогоор хийдэг үү? Миний хувьд бол контекст нь bullish байгаа. Тэгэхээр магадгүй энэ чинээс ханш өсөх магадaltaй гэж үзэж байна. Эсвэл тэр чигтээ эвдээд доош ороод ирэхийг үсэхгүй. Тэгвэл энэ чинээс бид нар дараагийн өдрийн candle дээр буюу одоо гарч ирэх шинэ өдрийн лан дээр арилж байгаа. За энэ бол ингээд энэ өдөр маань дууссан да. Уналтаараа дууссан. За тэгвэл нийт энэ дууссан. Биднэрт доогуур higher time frame point of interest-ууд байгаа. Энийг лоуд үлдээсэн байгаа юм чинь бидний bias магадгүй эдгээр цэг рүү орж ирэх магадaltaйгээд энэ өдөрт continuation арилж явуулъя гэсэн. За тэгвэл 4 цагийн үед ихний 4 цагийн candle маань бүрдсэн байна. Range бүрдсэн. Хоёр дахь 4 цаг маань body хийгээд хаагдсан. Биднэрт reversal орж ирээгүй. Ялгаа авахгүй. Candle-а signature-шлаад харна. Мөн ялгаа авахгүй. Доороо илүү урт виктэй байгаа. Чиглэлийн дагуу хүчтэй өсөлттэй байгаа харуулдаг. Тэгвэл ялгаа авахгүй дараагийн 4 цаг. Дараагийн 4 цаг маань шууд уналтын candle орж ирсэн байна тийм. За тэгвэл энэ чинээс бид нар арилжаа байхгүй гэж үзээд continuation энэ уналтын хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн хөдөлгөөнийг барьж авах гэж оролдсон байна. За тэгвэл 4 цаг амжин хэдүүлээ 5 минут руу гарна тийм. За одооноос шинэ 4 цагийн лаа энэ чинээс орж ирнэ. 9 цагаас. Дараагийн candle-ийн нэлт дэшээ гарч ирж байна. Миний хувьд бол доошоо change in the state-ийг хийлээ. За харж байгаачлан бид нар доор ханш change in the state хийчлээ та. За тэгвэл ерөнхий доор маань хүчтэй liquidation байгаа юм чинь дээшээ гарч ирсэн энэ wiki-г бид нар ханшны high байх магадaltaй гэдэг дээр үндэслээд харилцаанд орох боломжтой.
Ямар ч байсан миний хувьд бол ихний оролтыг change in the state дээрээс swing хаяхан дээр тавиад хамгийн ойрхон liquidation хаяа. Энэ доор тэмдэглэгдсэн байгаа гэхээр нэг харьцаа нэг ч өсөр риск рeward төрөхгүй шүү дээ. Тэгвэл миний үндсэн өчигдрийн хичээлээр заасан зүйл бол энэ ядаж нэг хэрцэн хоёртой харилж байгаа гэсэн. Тэгээ энэ бол ийм ч амар бас тохиромжтой A+ setup-нд орохгүй. Яг тэгэхээр үндсэн таргет буюу харж байгаа цэг маань энэхүү хооронд байгаа. Stop loss-ын маань хэмжээ бидний риск reward-ийг эсрэг байгаад байгаа учраас энэ бол би нэг найдлагахгүй. Барагтаа энэ дээр бол харилцааны оролт бол хийхгүй гэсэн. Тэ? Хэлээ. Энэ stop маань үргэлжлсэн дараагийн candle ондод орж ирж тэрийн таргетыг авах нь гэдгийг харъя. Харж байгаачлан X-тэй зүйл бол үргээ гүйцэтгсэн, лов авсан. Энтри бол дараагийн candle дээрээс шууд change in the state-ийг шалгаад ороод ирсэн байна да. Тэгээд ерөнхий баг энэ дээр бол break even тавигдах баг. Тэгээ нөгөө түрүүний харж ирсэн daily-ийн point of interest дээр маань ирчихэж байгаа учраас энэ 4 цагийн candle маань биднэрт reversal candle болж орж ирж байгаа гэсэн. Энэ ямар айгүй амар өссөн candle ээ. За ингээ анзаараад харах юм бол мань нөхрөө яасан байна. Маш олон хэмжээний liquidation аваад доошоо ингэж унс хаагдсан маань бас дараагийн candle маань уналттай байх магадaltaй шүү гэдэг тохиол биднэрт хэлээд байгаа гэсэн үг. Тэгвэл одоо тэр хөдөлгөөний нөлөө. Энэ 4 цагийн candle маань нэлээд дэшээ импульс хөдөлгөөнөд энэ бодвол мэдээ байсан юм шиг байна. За шинэ 4 цаг эхлэхийг хүлээгээд бусад зураглалууд багч юм хэрэгтэй. Одоо бидний үндсэр range чинь энэ лог болоод ороод ирж байгаа гэсэн үг шүү дээ. Хаалтын нөлөө гэсэн үг шүү. За шинэ 4 цагийн нээлт хэлсэн байна. За шинэ 4 цагийн нээлт маань 1 цагаас эхлээд энд нэгдсэн байна. Тэгвэл мэдээж ханш дэшээ week хийх хэрэгтэй. Тэгвэл дэшээ week хийхэд боломжтой liquidation авах цагуудын ханш маань аль хэдийн change in the state of delivery хийгдсэн тийм. Өмнөх цагийн liquidation-уудаа аваад 2 дугаар candle-ийн entry-г бол хэдүүлээ энэчнээс их бол боломжтой байсан байна. Or change in the state of delivery. Тухайн change in the state дээр ойрхон чухал цагийн бүс үлдээсэн sell side юм байна. CB-тэй. CB-нэрээс он чи 1 минут шүү. Хэдүүлээ 5 минут харах хэрэгтэй шүү. За 5 минутын хувьд ямар нэгэн доошо чиглэлийн хариулт бол нэг өгдөг байна. Ганц байх боломжтой зүйл нь бид нэр inversion хийж байгаа юм л харагдана. Гэхдээ нэгэнт өмнөх 4 цаг маань хангалттай reversal гэдгээ таниулаад харуулсан учраас заавал энэ change in the state хүлээх албагүй 3 дугаар candle дээр continuation арилжих боломжтой байна. Дараагийн candle дэшээ week хийж харж ясан liquidation авчлаа. Энэ юу нэг устгах. За одоо надад доошоо change in the state хийх хэрэгтэй. За бид нарт change in the state орж ирээд change in the state шалгаж байгаа хөдөлгөөн байна. Энэчнээс энэ тэргээж swing хаяхан дээр тбигээ тавилаа. Бидний үнд сарж байгаа liquidation нэг цагийнхан лоо гэж харна. Ингээ анзаараа харах юм бол өмнөх цагийн лаа маань дээрээч виктэй доорооч урт виктэй дөвжээ хаагдсан учраас энэ арилжааны арга барил дээр бол надад нэг үргэлжлүүлэн бариад авах шаардлага байхгүй. Би бол тухайн нөхцөл байдал дээр арилжаагаа хаачна гэсэн. Гэхдээ явах нь үгүй юу? Тэгэл анзаараад харъя. Энэ нөхцөл байдал дээр бол би break even тавиад орхисон. Эргэж буцаж үсэх шаардлага байхгүй. За ингээ харж байгаачлаа бидний үндсэн таргет болох reversal candle-ийн хөдөлгөөн маань батлах хажаад үндсэн чиглэлийн distribution ороод ирсэн байгааг харж байгаа. За хэдүүлээ өөр жишээ авч үзье.
За мөн бид нар чухал цагийн liquidation авсан. Чухал цагийн liquidation-ийн ардаас энэ candle маань өөрөө нэлээд урт week-тэй хаагдсан байна. Өмнөх цагийн low авсан. Тэгвэл миний хувьд 5 минут руу ороод юу харж болох вэ гэхээр энтрийн мэдээлэл гарна гэсэн. За хоёрдугаар candle маань өөрөө хаагдахтаа weekly-д дэше range-ын дотор хаагдаад change in the state of delivery market structure shift хийгдсэн байна. За тэгвэл би хоёрдугаар candle-ийн reversal хөдөлгөөн дээр энтри гэж үзээд гуравдугаар candle-аас continuation дэше гэж үзээд stop loss swing line-доор за одоо л тэ энэ дээр чинь бас өөр айгүй урт week-тэй candle байгаа учраас нэг хайтар холыг харалгүй нэг харцсан хоёртой энтригээ зарчнаа гэсэн. Энтри маань биелсэн. Тамаа ялгаахгүй 3 дугаар candle маань reversal хөдөлгөөний continuation явж чадлаггүй бас дахиад өвж хаагдсан. Энд дэр бас л нэг их найдлага өгөхгүй гэсэн. Гэхдээ явах нь бол харчаад байна. За би бол энэ дээр break even тавьдаад орхих ба. За as you can see ингээд үндсэн авах хэрэгтэй хэмжээний хөдөлгөөнөө аваад биш хөдөлгөөн маань биелэгдээд дууссан байна. Их мэдчлэн чухал цагийн бүс тодорхой хэмжээний liquidation авсны дараа бид зөвхөн лааныхаа week буюу зүүнний хэмжээ эсвэл хөдөлсөн хөдөлгөөний бодыг харж агаад үргэлжлүүлсэн continuation уу reversal уу гэдэг дээр арилжаах боломжтой байдаг. За дараагийнхаа бичлэгээр хэдүүлээ. Candle tree буюу яг энэ smart money reversal баталгаажаад энэ хөдөлгөөн дээр орч чадаагүй ч гэдэг юм. Энэ дэндүү эрсдэлтэй те. Магадгүй энд лов үүсэж ийн гэж бодоод андуураад энд байдаад алдах боломжтой шүү дээ. Тэгвэл нэгэд энэ хөдөлгөөн үүссэн трендинг чиглэл өөрчлөгдлөө гэж үзэх юм бол яг энэний retracement дуусаад үндсэн continuation хөдөлгөөн хаана яаж явах вэ буюу candle-ийн 3 дугаар candle дээр хэдүүлээ. Яаж арилж явах вэ гэдэг дээр үзлээ. Яг миний үндсэн өөрийн мэдээлэл бол candle tree буюу reversal баталгаажсны ардаас continuation дээр арилждаг хөдөлгөөн байна. За тэгвэл энэ дээр жишээлбэл та анзаарах юм бол ялгаа авах помшмаа чухал цаг, чухал ханшийн бүс дээр ирээд тодорхой хэмжээний liquidation авсны ардаас change in the state of delivery хийгдээд тухайн change in the state-ийн ардаас fair value-тай арилжаанд орно. Мөрхөн хайлаа. Иймэрхүү арилжаануудад орох бэлгэрэнгүй видео хичээлийг дараагийн бичлэгээр төлөө оруулъя. За тэгээд энэ удаагийн бичлэг таалагдсан бол лайка дараа subscribe хийгээрэй. Мөн ганцаарчлсан mentorship-ийн ангид 2 хүн бүртгүүлсэн байгаа. Одоо 1 хүн дутуу сонирхч хүмүүс байвал DM бичээрэй. Тэгээд мөн илүү гүнзгийрүүлсэн аншигтай бүр дараагийн төвшөнд унших сонирхолтой хүмүүс байгаа бол миний IP линкээр бүртгүүлээд дансандаа депозит хийгээрэй. Ерөөсө төлбөр төлөх шаардлагагүй та арилжааны хад өнгөрөө хамт депозит хийгээд цогтой надтай арилжаагаад явхад би бүх хичээлийн материалуудаар хангаад өгөх боломжтой. Тэгээд лайв арилжаануудын эрхүүд ч гэсэн давхар нэгдээд явчихна гэсэн. За тэгээд дараагийн видео хүртэл bye guys.